Оны ардчлалтай хамт хүүхдийн эрхийн асуудал бидний анхаарлын төвд ирж, олон арван хүүхдийн гих тодтголтой байгууллагууд бий болж, хүүхэдтэй холбоотой асуудлуудыг ярилцаж хэлэлцэх болсон нь сайшаалтай юм. Гэвч хүссэн хэмжээндээ хүртэл бид хүүхдийн эрх чөлөөг хангаж чадахгүй байгаа нь харамсалтай. Өнөөдөр Улаанбаатар хотод амьдралаа дээшлүүлэх гэж шилжин ирсэн олон арван иргэд тэднийг дагсан бяцхан хүүхдийн асуудлыг хэрхэн шийдэх талаар олон асуудал урган гарч ирж байна. Гэрийн булан тохой бараадан, унших ном, тоглох тоглоом, идэх халуун хоол, сурах зүйлгүй өсч бойжж байгаа хүүхдүүд, гудамжны хог шавхын дээр өсч буй жаалууд тэд үе тэнгийн найзуудынхаа адилаар цэцэрлэгт явахыг битүүхэндээ мөрөөдөж байгаа. Цэцэрлэгт явъя гэхээр цэцэрлэг нь байдаггүй том шалтгаан улсын хэмжээнд асуудал болсоор удаж байна. Ажилтаа үед бол цэцэрлэгт өгөхгүй бол тэгэл харах юм байхгүй болсон. Хүүхдээ өгөх гээд байдаг. Тэгээ энэ багтаамж нь болдгоо юм уу? Одоо ингээд тэгээд одоо энэ бараг нэг анги шахуу 40-50 их хэцүүд ингээд хүүхдээ бүрдгүүл шатлгүй ингээд баталсан байхгүй. Гэт өглөө би тэ 6 өрөөгд ирээд хинчээ чимбэр гэтэл одоо ингээд бүртгүүлээгүй байгаа даа чи. Энэ айгүй дутагдaltaй байна. Хонсон шүү дээ. Зарим нь энэ миний бүр ингээд бүгдөө ингээд хонсон. Сэтгэл зовоод ажил хийж болдгоо шүү дээ. Тэдүү би бараг 4 болж захт ирсэн. Хатуу хандж байна. Тэгээ энэ болохоор хайрхны хэсгийг авдаг гэдэг. Дараа жил дахиад цэцэрлэгт орно гэх юм бол 3 настай хөлт 10 ширхгийг авна гэхээр манай хөлтөд одоо 3 таа тэгээ 10 гэхээр дахиад бараг 1-2 хоногийн өмнө заачлах болчиход байгаа. Бүрэн зуралт нь ямар шалгуур зогссон. Гэр хорооллын хүүхдүүд л ямар гудамжинд хөвтөж явах ёсгүй үстэй. Аргагүй байдалд хүрч яана л да. Ядахтаа цэцэрлэгтэй болчих юм бол хүүхдүүд түлэгдэхгүй байх боломжтой. Улсын хэмжээнд бол 400 цэцэрлэгийн барилга бас шаарддаг. Нийгмийн хүрээнд яригдж буй хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой шийдвэрлэгдэж буй нэгэн таатай мэдээ бол боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн захирлуудын зөвлөлөөс Монгол улсад сургуулийн өмнөх боловсрол төслийг хэрэгжүүлэхэд 10 сая $10 буцалтгүй тусламжийг олгохоор 2011 оны 12 дугаар сарын 15-нд шийдвэрлсэн нь юуны өмнө олон арван эцэг эхчүүдийг баярлуулаад зогсохгүй. Манай улсын хувьд өөрсдийн ирээдүй болсон хүүхэд багчуудаа хүмүүжүүлэх үйлсэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон билээ. Монгол улсын засгийн газар Дэлхийн банк хоорондын тусламжийн гэрээнд 2012 оны 3 дугаар сарын 6-нд талууд гарын үсэг зурснаар боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол төслийн үйл ажиллагаа албан ёсоор хүчин төгөлдөр болсон юм а. Уг төслийн зорилго нь хүн амын өсөлттэй сургуулийн өмнөх боловсролыг уялдуулах, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж, нийгмийн тэгш бус байдлыг арилгахад оршиж байгаа гэдгээрээ онцлогтой юм а. Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол төслийн нийт санхүүжилт 12 сая $849 мянган бөгөөд үүнээс 10 сая $10 боловсролыг дэмжих олон улсын түншлэлээс үлдэх 2 сая $849 мянган Монгол улсын засгийн газраас санхүүжүүлжээ. Цэцэрлэгийн хүрэлцэн хангаж муутай аслагдсан гэр хорооллын хороодууд дээр бол баригдсанаар гол ач холбогдол байгаа. Яагаад вэ гэхээр дээрх энэ цэцэрлэгүүдийн хүүхдийн хамрагдалтын гол асуудал нь болохоор тухайн одоо хүүхдийн эцэг эхчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх, төрхийн орлогоо дэвшүүлэх энэ боломжууд маш их нэмэгдэж байгаа нэг үндэслэл байгаа. Энэ дээр үндэслэгдээд нэгдүгürt бол ялангуяа аслагдсан тэр хөрх айл иргэдэд бол төрийн үйлчилгээ ойртож байна. Хоёрт нь бол энэ одоо 17 барилга баригдсанаар 2600 хамрагдаж байна. 2600 гишүүнээр нэмэгдэж хамрагдаж байна гэсэн. Нөгөөдгөр гуравт нь бол ерөөсөө сургуулийн өмнөх боловсролын одоо ажиллах ажлын байрны тоо нэмэгдэж байгаа.
300 гаруй хүн ажлын байртаа болж байна. Ялангуяа багш, туслах багш, үйлчлэгийн улсууд, галтоогоо эрхлэгч гэх мэтийн ийм улсууд маань байна. Тэгэхээр цаашлбал энэ 2600 хүүхдийн цаана байгаа аав ээж буюу нийтдээ 5000 гаруй иргэд маань ажил хөдөлмөр эрхлэх юм боломж үүсэж байна. Тэр айлуудын өрхөө орлогыг дэвшлүүлэх цаашлбал улс орны хөгжлөлд нэмэр болж байна гэж харагдаж байгаа юм аа. Нөгөө төгөөр бас энэ 17 барилгын одоо бас баригдахтаа бас дээр нь бас тавилга тоног төхөөрөмж хүүхдийн тоглоом хэрэглэгдэхүүн улс ариун цэврийн хангамжийн шаардлагыг бол бүрэн хангасан ийм ээлтэй орчныг бүрдүүлсэн ийм одоо цаг үетэйгээ нийцсэн ийм сайхан цэцэрлэгийн барилга бий боллоо. Яг одоо улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа объектууд дээр боловсрол шинжилгээ ухааны яамны хүүхд цэцэрлэгийн барилгууд дээр бол хүүхдийн цэцэрлэгийн барилга дээр 2010 оноос хэрэгэлсэн юм байна. Энэ технологийн барилгыг анхны одоо 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг Булган аймаг Могод сумд анх барьсан. Дараа нь Булган аймгийн Сайхан сумд барьсан. Гэх мэтлэн хөдөө орон нутагт 2010 оноос хойш 15 цэцэрлэг барьсан. Бас нэг асуудал нь юу гэхээр энэ улсын төсөвт байгаа цэцэрлэгийн барилга барих одоо төсөв үртгийн хувьд бол маш хэмнэлттэй байгаамаа. Жишээлбэл энэ 17 барилгын одоо барихын төсөв хөрөнгө маань бол яг улсын төсвөр бол 11 барилга барих хэмжээний ийм төсөв зардал байгаа. Тэгэхээр энэгээр нь харах юм бол бид 6 тэрбум төгрөг хэмнэгдэж байна гэсэн үг. Юу вэ гэвэл одоо улсын хэмжээний нэг цэцэрлэгийн барилгыг бол 900-аас 1 тэрбум төгрөгөөр барих энэ барилгын асуудлыг бол Канада арга бүтээлстэй энэ барилга маань бол одоо 500-аас 600 сая төгрөгөнд бол нийтдээ бараг тоног төхөөрөмжтэй шийдснээрээ төсвийн хувьд бол маш их хэмнэлттэй. Ердийн төмөр утан каркастай дүүргэгчтэй хамтаа цэцэрлэгийн төсөв төртөг тэрүүн 80 саяар одоо Аранга аймгийн Их Тамир сумд жишээлбэл баригдаж байхад энэ модон арга бүтээлстэй цэцэрлэг Хөвсгөл аймгийн Эренчил сумд 800 саяар одоо баригдаж байгаа цэвдэг хөрстэй газар. Тэгэхээр яг ер нь төсвөртгийн хувьд ийм хэмнэлттэй байхаас гадна удирлыг харгалцахгүй байдгаараа одоо их давуу талтай ийм сайн чанарын одоо хийцлэг юм аа. Их дулаан, догтой, дулааны хэмнэлттэй яг ашигтай үе зардлыг бол бас их зардал бол их хэмнэгддэг. Тийм сайн талтай барилга юм аа. Энэхүү төслийн хүрээнд орчин үеийн шаардлагыг бүрэн хангасан, хүүхдийн сурч боловсрох аюулгүй таатай орчныг бий болгосон нийт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий 17 Канад модон арга бүтэцтэй цэцэрлэгийн барилгыг Улаанбаатар хотын 8 дүүрэгт барьж, тавилга, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, хэвс, зөөлөн идэл, дотор ба гаднах тоглоомуудын хамт нийлүүлжээ. Одоогоор 15 цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээн авч, цэцэрлэгүүд нь байнгын үйл ажиллагаагаа эхлүүлэн хүүхэд багчуудаа хүлээн авч эхлэв байна. Мөн орон нутагт нүүдлийн гэр цэцэрлэгүүдийг бий болгож, улмаар иж бүрэн тавилга, тоног төхөөрөмж, тоглоом наадгай, хэвс зөөлөн идэл, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг суйрлуулж амжилттайгаар төслийг хэрэгжүүлжээ.
Манай суманд 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 75 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орсон юм байна. Түүнээс хойш 2012 онд Монгол Улсын засгийн газар Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж байгаа энэ СОБ-ийн төсөлд сум маань хамрагдаж 2 гэр бусад тоглоом наадгай нийт хэрэгжилтэйгээ 290 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт манай орон нутгад ирсэн. Энэ төсөл хэрэгжснээр манайх нийт 140 гаруй хүүхдийг бол сургуулийн өмнөх боловсролд хамруулж байна. За хамрагдалтын эслэх хувь нь бол өмнөх оноос жилээс жилд нэмэгдэж хөдөөний хүүхдүүдэд малчин өрхийн хүүхдүүдэд маш их хамрагдаж байгаа. Энэ болохоор хамраа сургалтад бид 100% хүрэх боломжийг бол бүрдүүлж байна. Бид бас СОБ-ийн төсөл хэрэгжтэй зэрэгцээд орон нутгаас бас 2 гэрийг давхар шийдээд өвлийн нөхцөлд бол 4 гэрийг 2-2-оор өгсрэн 2 ангийг 3 бүлгээрээ нийлбэ хуучин 3 бүлгээрээ нэмээд 5 бүлгийг ажиллуулад зундаа бол хөдөөний багтаа нүүдлийн гэр цэцэрлэгээ ажиллуулад 3 жилийн нүүрийг бол үзэж байна. За манай цэцэрлэг нь болохоор Дэлхийн банкны төслийн тоглоом наадгай сургалтын хэрэглэгчүүд бол хамрагдаж 2-3 жил дараалан бол энэ банкны төсөлд бол хамрагдсан. За ингэснээр хүүхдийн сурах ая таатай орчин нөхцөл бүрдэж хүүхдийн сэтгэх бодох чадвар нь бол илүү хөгжиж байгаа. Энэхүү модон тоглоомнууд нь хүүхдийн эрүүл ахуйн шаардлага хангасан, сургуулийн өмнөх насны хүүхдийн оюун ухаан сэтгхүү хөгжилтөнд илүү нөлөө үзүүлсэн ач холбогдолтой тоглоомнууд байна. Төслийн хэрэгжилтийн гол зорилго нь бол хүүхдийн сэтгэн бодох чадвар, хүүхдийн далд авьяас буюу хүүхд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх юм онцлог нь бол нээгдэж бүрдэж байгаамаа. Төсөлд хамрагдсанаар манай цэцэрлэгийн галтгооны тоног төхөөрөм 100% шинжлэгдсэн. Энэ галтгооны тоног төхөөрөм шинжлэгдсэний гурван бүтээгдэхүүнийг хоол 1-2 дугаар бүх төрлийн эмийг энэ тоног төхөөрөмжийн хүчин чадлаар өөрсдийн гараар хийдэг болсон. 1-2 дугаар хоол бол ундаа жүүс бүх төрлийн нарийн боовыг төслийн тоног төхөөрөмжөөр давтагдчихгүйгээр сард 1 удаа хүүхдэд олгодог. 75 хүүхдийн цэцэрлэгтэй байхад бол сумын нийт цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн 30% хамрагддаг гэсэн бол төсөл хэрэгжлээс хойш 70 гаруй хувь хамрагдаж чадчихжээ. Энэ төсөл хэрэгжлийг манай цэцэрлэгт 2 нүүдлийн гэр цэцэрлэг авч ажилласнаар малчин эрдийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж байна. Ийхүү ээж бүрэн тавилга тоног төхөөрөмж бүхий цэцэрлэгүүд ашиглалтанд орсноор хүүхдэд дээлтэй сургалтын орчин бүрдэж нийслэлийн хэмжээнд жил бүр 2-5 насны нийт 1700 хүүхэд болон нүүдлийн 100 гэр цэцэрлэгийг 14 аймгийн алслагдсан 100 суманд байгуулснаар жил бүр хөдөөгийн малчин өрхийн 2500 хүүхэд тус сургуулийн өмнөх боловсрол эзэмших юм а. Ингэснээр бидний ирээдүй болсон бяцхан үрс маань үе тэнгийн найзуудтайгаа бусдын адилаар суралцах боломж нэгдэж манай улсын хувьд хүнээ хөгжүүлж эрүүл биетэй, саруул ухаантай, зөв хүмүүжлтэй, эх орондоо хэрэгтэй ирээдүйн эзтэй бэлдэх их үйл хэрэг болсныг онцлон дурдах нь зүйтэй болов. Ийхүү хүүхдийн дуу сангисан их хөргөөний маань үйл ажиллагаа эхэлж байна. Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар энэ хөтөлбөр хэрэгжсэн. За өнгөрсөн 7 хоногт бид бас 197 дугаар цэцэрлэгийг ашиглалтанд оруулсан. Ингээд 7 хоногийн хугацаатайгаар бас Баянгол дүүрэг маань ингээд 2 цэцэрлэг нэмж барьсан. Ер нь сүүлийн жилүүдэд улсын төсөв, нийслэл дүүргийн төсөвт бол бид хөрөнгө оруулалтыг энэ цэцэрлэг рүү нэлээд чиглүүлж байгаа. Тус цэцэрлэг маань бол боловсрол соёл шийдэх ухааны яам болон Дэлхийн банк боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сангийн хөрөнгөөр Канада технологиор баригдсан ийм цэцэрлэг байгаа. Цэцэрлэгийн газрыг чөлөөлжихэд засаг даргын захирамжаар
гаражууд байсан газрыг чөлөөлөөд одоо ингээд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтанд ороод үе таалга нэгэд удаагүй байна. Энэ нь одоо дөрөөс огт цэцэрлэгт өмнө хамрагдаж байгаа хүүхдүүдийг хамруулсан байгаа. Бага дунд ахлах бэлтгэл гэсэн 4 бүлэгтэй 120 хүүхдийг хамруулад одоо үйл ажиллагаа маань эхлээд явж байна. Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сангийн буцалтгуу тусламжаар хэрэгжүүлж буй Дэлхийн банкны сургуулийн өмнөх боловсрол төслийг хамт олонд одоо баярлсан талархснаа илэрхийлээ. Нийт одоо сургуулийн өмнөх боловсролын одоо байгууллагад сурч хүмүүжих ёстой цэцэрлэгийн насны хүүхдүүдэд маш их том хөрөнгө оруулалт хийсэн. Энд нь одоо маш их баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Манайд бол нийт 75 хүүхэд бол цэцэрлэгт цэцэрлэгийн хамрагдаад 70 гаруй хүүхэд нь бол гэр цэцэрлэгээр хамрагдаж хөгжиж хүмүүжиж байгаамаа. Ингээд энэ төслийг хэрэгжүүлж буй төслийн багийнхан болон яамны хамт олонд бол баярлсан талархснаа илэрхийлье. Нүүдийг цэцэрлэгт малчид бид бүхэн хүүхдээ өгснөг бол адуу малдаа санаад авахгүй тайван сайхан явж байна. Энэ төслийг бол дэмжих явуулахад бол малчид бид бүхэн дэмжиж байна. Манай чинь хүүхдийн гэр цэцэрлэгт явснаар бол их аж тустай байна. Малчид биднэрт бол одоо мал залд явхад бол санаа зовх юм байхгүй. Хүүхдээ санаа зовх юм байхгүй. Тайван амгалан болсон. Энэ бол хүүхдийн гэр цэцэрлэг ажилласнаар бол төсөл хэрэгжснээр бол их сайн болж байна. Энийг бол одоо бүр дэмжиж байна бид нар бол. Нийслэлийн Баян зүрх дүүргийн 129-р цэцэрлэг нь боловсрол шинжилгээ ухааны яамны захиалгаар Дэлхийн банкны одоо буцалтгүй тусламжаар одоо баригдаж өнөөдөр одоо нээлтийн үйл ажиллагаагаа хийсэндээ бид бүхэн маш их баяртай байгаа. Эцэг эхчүүд маань олон хүүхдүүдтэй эцэг эхчүүд маань хол цэцэрлэгт хүүхдүүдэд явуулдаг байсан бол одоо энд 2 цогцлбор цэцэрлэг баригдаад одоо нэг цэцэрлэг ашиглалтанд орсон байна. 11 сард ерөнхийдөө дундуур нөгөө цэцэрлэгт ашиглалтанд орно гэсэн. Тэгээд манай байгууллагад цэцэрлэг барьж өгсөнд одоо маш их баяртай байна. Харахад бол манай боловсрол шинжилгээ ухааны яам, Дэлхийн банк ингэж хамтарч одоо бас манай бага насны хүүхдүүдэд одоо хүртээмжийн хувьд, хамрагдaltaй хувьд бол маш одоо том одоо дэмжлэг үзүүлж байна. Энэ утгаараа бол нэг талдаа бол нийгмийн эдийн засгийн хувьд маш том хөрөнгө оруулалт хийж байна. Нөгөө талдаа бол манай иргэд болон хүүхэд багчуудад одоо өрхөд бол маш том одоо дэмжлэг болж байна л гэдэгт бид нар санал нэгтэй баярлж байна. Ингээд их баяртай байгаа. Төслийн хүрээнд хэрэгжсэн үйл ажиллагаа нь өнөөгийн бодит эрэлт хэрэгцээнд бүрэн нийцэж буй талбартай бөгөөд үүнийг багш сурагчид хөдөөгийн сумын удирдлага, алслагдсан сумын малчин өрхийн хүүхдүүдийн эцэг эхчүүдээс ирж буй эерэг хандлага тэдний талархсан сэтгэлээс бид тодорхой харж болох юм. Ийхүү боловсрол шинжилгээ ухааны яам Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол төслийн үйл ажиллагаа нь Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын сургалтыг нэмэгдүүлж хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлэн хүүхэд багчуудыг сургуульд бэлдэх боломж бүрэн бий болж байгаа билээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.